Сайн байна уу? Сайн уу? Содрын клубын гишүүд байна. За та нартай өнөөдөр энэ эбэхи өгүүлэмж гэдэг нэртэй содрын тухай одоо уншсан хоёр мэ танилцуулах байгаа. Би бол асуулт асууж явна. За эхлэх үү. Тэгээд За эбэхи гэж одоо юу юм бэ? Хин юм бэ? за ямар ч тач энэ номын хувьд болохоор яг миний ойлгосноор эхлээд яг тодорхой хэмжээний ойлголтыг үзэгчтэй өгөх хэрэгтэй байх. Энэ ерөнхийдөө товчхондоо бол гэр бүлийн харилцаа хэрхэн одоо аз жаргалтай амжилттай хосын харилцаа цаашаа гэр бүлийг бүтээх вэ гэдэг үндсэн агуулгатай юм ном байна. Тэгээд эбэхи гэдэг үгийн тухайд болохоор үндсэндээ эвэхч буюу эвэкс утгатай. Яг юу гэвэх юм бэ гэхээр ер нь бол гэр бүлийг ивэдэг, гэр бүлийг дэмндэг тэм төрлийн тухайн одоо яг энэ ном дээр өгүүлснээр 13 дугаар 100 12 дугаар 100-ны үед одоо байдаг байсан төрийн хэмжээний мэрэгшил болгож орж байсан тийм мэрэгчлэлтэн хүмүүс байгаа даа. Одооныхоор бол гэр бүлийн одоо сэтгэл зүйчд гэх юм уу? Одоогийн нөгөө сэтгэл судлаач болон гэр бүлийн сэтгэл судлаач гэсэн мэргэжлийн хүмүүсийн дээр үеийн хэлбэр гэсэн үг юм байна. Тийм. Гэхдээ юу одооныхын одоо мэрэгчлүүдийг одоо орчин үеийн мэрэгчлүүдийг бодох юм бол илүү нэг зүйлээр давуу байгаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр энэ дээр болохоор эбэхэ болох тийм шаардлага гэх юм уу? Босох нь юу вэ гэхээр адагдаад анхныхаа гэрлэлтээр 30 жилийн хугацаанд тасралтгүй ханилцсан байх ёстой. За энэ эбэхэ гэдэг өөрөө болохын тулд эбэхэ хийхийн тулд тийм. За. Тэгээд дээрэс нь хамгийн бага хүүхэд нь нас бий гүйцэтгэсэн байх ёстой. Гэсэн ийм одоо тэгжээж тэр айл гэрээ амьдрал зөвлөгөө өгч тэр нэгний босох дамнаа гэсэн. Тэгэхээр одоо тэр 13 дугаар зууны үеийн овтог болгонд юм эбэхэ нэг байд юм уу? Яаж байдаг гэсэн юм бол? Болохоор яг энэ ном дээр өгүүлснээр нь Хабуул хаан яг тэр эбэхэ гэдэг зүйлийн ойлголтын талаар тийм ойлголтыг авчаад энэ зүйл бол яг төр улс маань нийгэмд маань хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг анзаараа. Тэгээд Отог аймагуд дээр ингээ хайгаа тэр эбэхэ гэдэг хүмүүсийг хайсан чинь хамгийн Монголын хэмжээний 2 хүн байсан гэлүү дээ. Тэгээд тэгэхээр энэ одоо асар их тийм бага байгаа тийм маш бага байгаа тийм энэ хүмүүсийн хэмжээ. Тэгэхээр тодорхой хэмжээний энэ хүмүүсийг одоо гаргаж ирэх хэрэгтэй юм, сургах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд тодорхой хэмжээний тэр шаардлага хангасан гэж байгаа тийм залуу хосуудыг сурчилж төвөрлөж аваад тухайн тийм нэг газар ингэж бүр 5 жилээр нь байлгаж суралцуулсан. Гэр бүл тийм. Бүр ингэж хосуудыг шууд нийлүүлээд нэг юм сургалт маяг юм 5 жил амьдруулж ингээд бүх юм судалгаа хийсэн гэдэг. Тийм. Тэгээд тэрнээсээ яг тэр мэдээж нэг хэдэн хүн залуучууд гэр бүлүүд нь тунарч үлдээд тэгээд цаашаа тэтгэрээр дамжуулаад эбэхэ гэсэн ойлголтын мэрэгчлийг түгээн дэлгэрүүл сэргээсэн юм байт юм байл. Тэгэхээр одоо улс орны амьдрал гэр бүлийн асуудал бол хамгийн чухал шүү дээ. Яг одоогийн байдлаар Монгол улсын гэр бүлийн салалт ч юм уу ямар хөө төвшөнд байгаа чи судалж үзсэн үү байна? Айгу салалт бол маш их л байна шүү дээ. Одоо нөгөө өөрсдөө нэг эхний 2 жил нөгөө ядаж нөгөө болцоод би нэгэ таних байтал шууд уулзаад бүгдээ олоод тэгэл өөрсдөө нөгөө нэг хамт амьдраад таньж мэдээд ихээр нөгөө нэг би юм руу уулзаад салаад тэгээ нөгөө нэг салалт их үүсээд энэс болоод нөгөө нийгэмд одоо ийм нөгөө сөрөг зүйл бий болоод яг аав ээжийн хайраа өсөх бүгд гэр бүлийн боловсрол аваагүйгээсээ болоод ээж аваасаа нэг сайн авч чадахгүй, байгаа орчноосоо нэг мэдээлэл авч чадахгүй учраас үерхэл шууд бүтэ болоод тэгээл нөгөө салалт үүсээд байна тийм үү? Маш их үүсээд байна тийм. Тэгэхээр тэрнээс яг урьсан сэрэлж небэхэд өгүүлж чи одоо тийм маш их юм байна. Ерөнхийдөө баг гэр бүлийн харилцаа гэдэг зүйл дээр ер нь бол мэдрүүлцэх бүхнийг шингээсэн болов гэмээр санагдсан. Тэгээд ганц би залуучуудад одоо жишээ нь хэрхэн одоо өөр таарах тэр заяаны хань гэдэг тэр нэг хүний олж хандаж мэдэх өөр тохирол амжилттай гэр бүл болох тэр хүний хэрхэн одоо юу ямар шинжээр нь гэж ойлгож таньж явах уу гэх мэтсэн тийм одоо шаардлагатай зүйлүүдийг бас шигтгэсэн байсан. Тэгээд энэ дээр чинь болохоор яг орчин үед чинь нэг тийм twin flame, soulmate гэдэг ойлголтууд байдаг шүү дээ. Нэг миний заяасан хань бол цаас заяагдаад ингээд нэг хэнийг төрцөн байдаг юм шиг айл нэг газар. Тэгсэн гутлаа тэрнийгээ л олоод очих юм бол ерөөсө ямар нэгэн баг үгхүүгээр ингээд ойлголцох хэмжээний нэг тэг зовч хандлаад байхгүй бүх юмд ардан болоод ингээд явчих жишээний ойлголтууд байдаг. Тэн дээр нэг тийм үр ойлголцол байхгүй, хагарал байхгүй, би чи гэсэн тэр нэг юм байхгүй. Ерөөсөө
бүх юм ингээд эрэг сайхан бүтэмжтэй болоод явчих юм шиг ингээд ойлголт байдаг. Гэтэл яг үгүй яг мэдээж хэрэг тийм харилцаа байхыг үүсгэх арга байхгүй. Гэхдээ хүн чинь өөрөө анханасаа бүх юм өгөгдсөн байдаг, бүх юмыг сурцсан байдаг, бүх юм нөгөө кодлогдсон байдаг биш. Эхнээс нь ахуулаад одоо ингээд үг хэлж сурдаг, аав ээжигээр нэраа өгдөг хэлж сурдаг ч та. Энэ харилцаа гэдэг зүйлийг ч гэсэндээ энэ хосын харилцаагаас ялгах нэгэн төрлийн харилцаа. Энэ зүйлийг суралцдаг зүйл. Энэ ямарваа нэг амжилтанд хүрэхийн тулд сахилга бат тэ хүч хөдөлмөр хичээл зүтгэл шаардлагатай байдагчлаа. Гэр бүл аз жаргалтай гэр бүлийг үүснэ гэдэг нь чинь нэгэн төрлийн бас амжилт байгаа даа байхгүй юу? Энэ амжилтыг бий болгохын тулд ялгаа авахгүй сахилга бат хэрэгтэй, хичээл зүтгэл хэрэгтэй, алдаа оноо байна. Тэгвэл тэрийг яг хэрхэн шийдэх үү? Яаж даван туулж яг тийм өсөж байгаа хэмжээний тэр нэг гэр бүлийг тэр орон зайг бий болгох уу гэдэг талаас нь бүх арга чухал зүйлүүдийг заавал байна тийм үү? оруулсан байсан. Тэгэхээр энэ номыг жишээ нь энэ за ерөнхийдөө анхудаа сонсож байгаа хүмүүс л юм учиртай ном содрууд ингэж ойлгохгүйж магадгүй. Эдгээр маань өдрөө гэрлийн өргөнөөс гаргасан 30 гаруй содор байдаг. Гэрлийн өргөө гэдэг маань онгодоор өртөөлүүлсэн содруудыг ингэж бидний гар дээр хүргэж өгдөг. Онгодоор өртөөлүүлнэ гэхээр 12 13 дугаар зууны үед амьдарч исэн бидний таньдаг нууц товчон дээр гардаг бүхий л нөгөө танил бааtruуд маань, хаттууд маань, өвөг дээдсүүд маань биднэрт тэр үеийнхэн одоо бүх амьдарч исэн алдаа оноогоо түүхээ бүгдийг энэ гахалтай содрууд дээр ярьж өгөөд бичүүлээд ингээд 2011 12 оноос хойш гаргаад өгсөн байгаа тий. Тэгэд энэ эбэхэ содрууд жишээ нь өнгөрсөн хавар гарсан. Энийг бол цөөхөн хүмүүс уншиж амжсан баг. Энийг одоо мдэггүй байгаа хүмүүс мань уншвал за жишээ нь Бадмагийн амьдрал дээр ямар даваа талууд гарахаар байна. Одоо уншсны дараа чи хэр зэрэг нэг уншсан явж байгаа вэ? Би ер нь талбар хүртэл уншсан л явж байна. Тэгэхээр бас ингээд 100 болцоо гэж энд юу яасан байгаа хгүй юу? Бичсэн байгаа. 100 өдрийн бол 100 өдрийн болцоо. Тэрэн дээр юу зааж ийн вэ гэхээр одоо аль талынхаа одоо хамгийн настай хүнийг яаж асрах уу? Бас аль талынхаа хамгийн нэрэ жижиг бүгдийг яаж асрах уу? Тэр бүгдийг нь хийд гэж амтгүй дээр. Одоо ингээд хоёр эрэгтэй эмэгтэй хосоод танилцлаа. Уулзаж эхэлсэн өдрөөсөө нэг гэд уулзсан болгоно нэг толоод болцсон гэсэн үг. Тэгсэн байсан. Ямар ч байсан 100 удаа болцох хэрэгтэй. Тэгжээж би энийгээ баач гэсэн таньсны дараа одоо үерхэж эхлэх хэрэгтэй мүү? Шууд танилаа суух юм уу? Тэр нь байна. Би энийгээ 100 өдөр болцоход нөгөө би энийгээ таньж мэдээдээ штэ. Хүн асрах юм. Бүгдийг яаж асраад вэ? Тэгээд би эндээ нөгөө хавцс хүртэл солилцоод тэгэхэд нөгөө би энийгээ таниад бит хоёр яг нэг зорилгот нэгдээд бид болоод цаашдаа амьдралыг туулж чадах уу гэдгийг л хагуулад тэгж яасчихсан. Гоё. Тэр яг бидний жинхэнэ амьдрал дээр бол яг 100 удаа тоолж бодож жагаад шийдвэрээ гаргадаг хүмүүс хэр олон байдаг бол байна. Уу яг нэг хосоод нэг 100 өдөр мөдрийг тэмдэглэдэг л дээ. Гэтэ яг тэгж зорж бол тэрийг нэг тэгвэл олон залуучууд мэдчих юм бол амьдрал дээрээ хэрэгжүүлээд шууд юуны тухайн төрхгүй татны харилцаанд ороод цаашаа нэг асуудлуудыг үүсгэхгүй явах магадлал айгүй өндөр болох нь шүү дээ. Тэгэхээр эбэхэ нарын маань гол хийдэг ажлуудын содор дээр бүр айгүй гоё сэдвүүд байна л да. Энэ эбэхэ нар нь бол дандаа эбэхэ хийжсэн хүмүүс байгаад байгаа байхгүй. Жишээ нь сүүчи гэдгээд манай Сүхэ Баатрын их хатан тий хижи хатан гэж энэ бөөртэй хатан ингээд манай Чингис хааны одоо их хатан байна. Хоогчин ингээд бидний дандаа нөгөө нууц тавчан дээр уншдаг гахалтай хаттууд маань энэ дээр өөрсдийнхөө өгүүлэмжүүдийг бичсэн. Яаж тэр айл гэрийн амьдралыг сайхан авч явах вэ? Бүгдийг бичсэн юм л да. За тэгэхээр одоо хамгийн чухал гэсэн юмнууд хайр дуртай ч эндээс сая нөгөө та онгодон өрүүлгээд ярьсан. Тэгмүүд энийг яг сонсож байгаа хүмүүсийн донд өө чи худлаа юм биш үү гэж эргэлзэх хүмүүс байгаа. Тэр хүмүүс нөгөө нэг хэрвээ сонсож байгаа юм бол хандаж хэлэхэд миний бодлохоор бас ялгаахгүй энэ зүйлээр төдийлөн бас 100% бүрэн итгэдэггүй энэ дээр бас эргэлзээ те. Зарим зүйл дээр бас ингэж бүр сэтгэл судлаачаараа сурдаг байх шүү дээ тий. Тэгээд яг содруудыг миний хувьд яг уншихтаа баримтлал зарчмуудын нэг нь сонсохдоо бас баримтлал зарчмуудын нэг нь хин хэлж байгаад бас яг юу хэлээд байна. Яг ямар зүйлийг хэлээд байна. Энэ үнэхээр үнний ортой юм яриад байна уу эсвэл цээжний пангаараа худлаа бураад байна уу сонсогчдоо тийм таалагдахын тулд гэдэг өнцгөөс нь ингээ хараад уншингууд нэг альва тэр сэдвүүдээр нээлттэй хүлээж авах тэр нэг орон зай өөр өөртөө бий болоод юм шиг. Цаашлаа тэгснээрээ тухайн зүйлийг яг байгаар нь хүлээж авахаар энд нас одоо авахнууд маш их байгааг анзаарч ирсэн.
Тэгээд юу эбэхээс одроо болохоор ялангуяа түрүүний яг ярианы ихэндээ хэлсэн. Гэр бүлийн харилцааны талаар дурдсан байдаг. Тэгвэл яг гэр бүл яг яагаад хэрэгтэй юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Яг яагаад гэр бүлийг яагаад заавал тэр хүмүүс ганцаараа амьдарч болохгүй одоо яг орчин үед ингээд маш олон ганц бие залуучууд байна. Гэхдээ яагаад заавал тэдгээр хүмүүсийг одоо тэр төрийн бүр ингээд тогтолцоогоор ингэж бодлогоороо дэмжиж гэр бүлтэй болгох гэж ингэж яадаг байсан. Эпихи гэдэг хүн гаргаж өгөөд энэ хүн цалин авдаг байсан гэсэн үг. Тийм, тэтгэмж авдаг байсан төрөөс. Тэгэнгүүт юу гэр бүл болохгүй байснараа нэгд одоо ганц бие залуучууд байснараа одоо ингэ маш олон тийм одоо араар тавилт одоо тохиолдлын бэлгийн харилцаа. Тэгээ үүндээс үүдээ тэр бэлгийн харилцаанаас үүдсэн тэр одоо муугаар бодох юм бол бэлгийн замын алдарт өвчин. Тэгэл тийм араар тавилт бий болсноороо одоо хүүхэд өнчрөх хоцрох. Ингээд дараагийн тэр нийгмийн томоохон асуудлуудын үндэс ингээд болчдаг. Тэгвэл тухайн одоо хүмүүсийг гэр бүл болгож юм хосын харилцаанд сургаж тэгээд ийм астралтай элэг бүтэн ийм бат ийм харилцаатай гэр бүлийг бүтээснээрээ тэр нөгөө түрүүний яриад байгаа тэр нийгмийн завхрал янз янзын өвчнүүд, аюултай өвчнүүд, халдварт өвчнүүд тэгээд тэр хүүхэд өнцрөх асуудлууд энэ цаашлаад тухайн хүний тэр заяа буюу ирээдүйн маш олон зүйлүүдэд сөрөөр нөлөөлөх тийм томоохон хүчин зүйл бодог учраас тэр нэг нөлөөлтийг тэр нэг эрсдлийг хаах нэг маш том одоо тийм үр дүнтэй ач холбогдолтой бодлого байсан байна. Тэгэхээр энийг мэдснээр бол яг хоо шууд утгаараа ингээд тэрийг уйлсан даруйд тэрийг ингээд одоо тухайн зүйлд ингээд буухгүй ч гэсэндээ тэглаад нэг хүн гэснийг мэдчих юм бол тухайн нэг хүрээлэлтэй тэр нэг зөв харилцааг бий болгоход тийм одоо мэдрүүлцэх тэр нэг чухал ойлголтыг мэдснээрээ тэр нэг эрсдлийг хаах нэг сэжвэн болох юм бол ингэснээрээ тэр Чингис хааны маань хэлдэгчлэн Биэцсад Грэцсад Трөөц гэдэгчлэн тэр нэг бид бүхний хүсэж байгаа нэг тийм гой сайхан Монгол улс маань Гой бие хүнүүд олноороо олноороо үсгээр жаргалтай одоо ер нь бол Монгол улсын гэр бүл салалт бол шүүхтэр өдөрт хэдэн зууч байдаг гэдэг бүр амар тоо байт юм л шүү дээ. Хичнээн хүмүүс хормын эсний бараг л ихэнх хувийн салчдаг, маш хурдан хугацаанд салдаг. Ялангуяа эхний 3-7 жил дотор бол бүр салалт маш их явагддаг гэсэн судалгаанууд амар их байт юм лээ. Тэр өнчирсэн хүүхдүүд бол бүр маш их байгаа шүү дээ, тий. Тэгээд хойт аав ээжийн өөр үздэг. Тэгээд тэндээсээ болж бүгд ингээд нөгөө сэтгэлийн шаналлаа ямар нэгэн нөгөө эмгэг одоо юу гэмдэ тэгээд үлдсэн сэтгэлдээ тэр тэрүүгээр нөгөө ирээдүйд амьдрахад бас л нэг тийм муу хувилбарууд цаашаа ингээ үсэт яваад идэм шиг санагдсан. Тэр болгонд энэ эбэхи гэдэг хүн ямар чухал юм бэ? Одоо бүр болж өгвөл төрийн бодлогоор энэ гэр бүлийн асуудлуудыг зэгцэлдэг, шийддэг, юм гой сургамж зөвлөгөө өгдөг, албан газруудаар явж өгдөг, сургуулиудаар ялангуяа одоо оюутан цаг бол яг хүмүүсд илүү эрэхтэй ч юм зөвлөгөөнүүд тий. Тэгээд одоо жишээ нь юу нэрээ аль бие ясны тэгж яваасай гэж би л ямар нэгэн байдлаар би нэг юм бусаас суралцахын тулд тухайн хүний мэдээж тандаа штэ. Тэнгүүд одоо би замаадгүй мөнгөтэй болох хүслээ. Ирчлээ одоо санхүүгийн хэрэгчлэн хүсэж байна. Тэнгүүд санхүүгийн хэрэгчлэн хүрч чадаагүй хүнээс зөвлөгөө авах юм бол тэр нь хэр үр дүнтэй байх вэ? Хүрцэн хүнээс зөвлөгөө авах юм бол тэр нь хэр үр дүнтэй байх вэ? Гэдэг шиг эбэхэн орчин өөрөө бүр элэг бүтээн амьдралыг бий болоод 30 жил танилцсан хүмүүс гэхээр тэр нь маш одоо олон алдаа оноо тэ заваагүй зүйлүүд байгаа. Тэрийг давтсан хүмүүс байгаад байгаа учраас одоо ч ингээд юу нэрийн хүмүүс ингээд бие биендээ зөвлөдөг. Тэнгүүд дийлийнхэн тэгээд салд сарин цаацсан. Тэнгүүд салд саринцсан хүн хичнээн тухайн зүйлийг зөв талаас нь ойлголоо гэд бас нэг бүрэнгүүт тийм бүтэн одоо цогц ойлголтыг өгч чадхаагүй бол асуудалтай. Тийм шүү дээ. Тэгвэл юм шүү. Одооний яг нөгөө гэр бүлийн сэтгэл судлаач гэж хүмүүс ааш мэрэгчлээ хүмүүс тэр хүмүүс л дандаа нөгөө гадны орны сургуулиудыг номыг сонссон. Гадны орны заавар зөвлөгөөр яваад бид нар зөвлөгөө өгч байгаа хүмүүс юм байна тийм үү? Тэгэхээр яг 30 жил нөгөө яг доктортой хандлаад яг энэ эбэхигийн шаардлага биелүүлсэн хүмүүс биднэрт зөвлөгөө өгвөл арай илүү амьдралд ингээд ойрхон бууж тийм гоё зөвлөгөө юм шүү. Мэдээж тэр хүмүүс одоо ном одоо юу нэрээ судалгаа бүх юм ингээд өөрийнхөө мэрэгжлийн хүрээнд эзэмшлэх мэдлэгээ аваад дадгажаад сураа одоо ингээд явж байгаа хөгжөөд явж байгаа хүмүүсүүд бас ингээд дагаад онол ярьдаг те баруун юм гэдэг бас үгүйсэх юм бас төдийлэн тийм зүг бус. Гэхдээ эбэхэнэр бодлохоор нөө өөрсдийнхөө амьдралынхаа туулдаараа бүр ингээд туршлага байгаад байгаа учраас тэр чинь бол маш том даваа таад үүснэ. Гэтэ ингэж болно шүү дээ. Одоо яг бидний нөхцөл чанас дээр шүү дээ. Тий. Одоо талтай бид нар чинь нэг юм гоё ийм баяр маягаа сүүлийн үед нэлийн гоё нэгдэж чадаад байгаа шүү дээ. Айл
ингээ өрхөөд мэ нөгөө ах дүүсэрээ садан төрлөөрөө одоо жишээ нь тэр садан төрөл манай ингээ аавын талынхан ээжийн талын дотроо авга нагц дотроо нэг мундаг ивэхээ тодруулаад хамгийн сайхан амьдарч байгаа амьдралаа авч явж байгаа олоо төсгсөн тэрүүгээрээ нэг сардаа юм уу удирдаа нэг уулзаад бүгдөрөндөө ингээд залуу хүмүүстэй зөвлөгөө өгдөг. Тийм гоё community юуг ингээд цаашаа түгээгээ явдаг бол бүр гоё юм шиг. Тэгээ тэр хүний энэ содруудыг уншаад ойлгоцсон тий. Тэгээд ингээ өөрөө ингээд хамаатны хүмүүсийг ингээд алчаасын сэргийлж зөвлөгөө зөвлөмжөө өгдөг. За энэ ч одоо нэлээд олон жилийн дараа л бүтэх байхтай хэрэг. Тэр бол бас нөгөө нэг жил болгоны нөгөө наадмаар эбэхэнэр чинь ингээ бүртгэл хийж байгаа шүү дээ. Ургийн бүртгэл ганц би эрэгтэйчүүд ганц би охтууд гээд тэр болгоныг нь бүртгээд за тэнд ингээд нөгөө тусан тусаа тогтнолгоо бодлогыг баригдлаад тэр атг аймагтай таа ингээд хооронд ингээд амцуудаа боцоод зохион байгуулдаг гэсэн байна байхгүй юу? Тэгээ бас тэр нөгөө 30 гаруй насны нөгөө нэг хүмүүс шүү дээ. Жоохон сэтгэл санааны хямралд орсон тийм хүмүүсээ ажиглангуудаа бас нөгөө хооронд нөгөө нос ав үеэг нөгөө бас юм хийдэг байсан. Ер нь нөгөө нэг юм уулзах, болцох нөгөө танилцах нөхцөлийг бүрдүүлж өгөөд идэг гэсэн. Зүгээр гэртэнд хамт төвжих ч юм уу. Тэгэж мэгээд учрыг олддог. Бүх хоорондоо нөгөө ярилцчих учраа олдог. Бас тийм гарсан байгаа. Нөгөө хингүй аль содрол дээр байлаа нөгөө нэг түүхүйдэгч нэг хин дээр байдаг штэ. Жонсо тэр илүү нөгөө их нэртэйг нөгөө нэг холбоод уйчдаг нийлүүлэхийн тулд хоёр биеиндээ дургу нэг нь эмэгтэй нэг өөр эрэгтэй тайртай Жонсоо нь болохоор яадаг ч үлээ тэрэн дээр эсмэстэй нэг холбож уяад бүх цаг нэлээ удаа хугацаанд хамт байлгацсан чинь нөгөө хоёр чинь нөгөө бийцсахтаа хоолоо идэхтэй хүртэл хамт байсараад дараа нөгөө хоорондоо хамаг юм ярьсараад биеинд тайртай болсон холбосон чинь тэгээд нөгөө хоёр жаргагүй ирэхэд биеинтэйгээ дасаад амьдэрсэн тэр чид хин ямар содрол дээр гардаг зүү таваад гараад зүү таваад гардаг лөө одоо амар гоё түүхүүд гардаг юм ингээ өө эпихэнэс ч бүр айгүй мундаг юм хийж явна одоо жишээ нөгөө хас хоёр анх хормын ингээд ихнээ шөнө болно штэ хормын айс хормсон шөнө нь өргө гэрэн чагнаад тасчихдаг байхгүй энэ эргэтэй нь одоо нөгөө мууга хааг нь хандлаа ичих үедээ бүр ингээ хашраачих үедээ яачих вэ гэдэг ингээд зөвлөгөөг нөгөөд бүр чагнаад чаа тэр чин болохгүй байсан шүү ингэрээд гэрээ өөр чагнаад хүртэл зогсож байдаг амар ажилласан гарууд байгаа байхгүй. Тэгээд энэ дээр нэг юу тэр миний сонсон зүйлээ судалгаатай холбоотойгоо давтсан нэг ойлголт нь юу вэ гэхээр та түрүү ярьсан шүү дээ. Гэр бүл болсон хосууд эхлээний 3-5 одоогийн жилийн хугацаанд салт сарнт ав ихтэй байна гэдэг. Тэгвэл энэ дээр тэгж байгаа. Одоо яг дунджаар одоо тэдэн наснда одоо нэг гэр бүл болох хугацаа байна. Тэгээд эдийн наснда аав ээж болоод анхныхаа хүүхдээ үлгээх юм бол аль аль талдаа одоо нийгмийн байр суурийг хадгалахад ч тэр дээрээс нь гэр бүлийн ингээд яг тогтвортой байлгахад ч тэр дээрээс нь бие физиологи хөвчт эрүүл байхад ингээд тохиромжтой байх хугацааг ингэж оруулсан байгаа. Тэгээд дээрээс нь гэр бүл болсон үед нэг 3 жилийн мөчлөг гэж байгаа байхгүй юу? 3 жилээр ингээд фатер үеийн бас нэг одоо нийгмийн байр суурьтайгаа уялдаад хүүхдийн бүр настай цэсэнд уялдаад гэр бүлийн дунд тодорхой нэг асуудал үүсдэг. Нийтлэг байдлаар, түгээмэл байдлаар. Тэгвэл яг тухайн нөхцөл байдлуудад ангаас нэг тухайн хүүхнээс биш нөхцөл байдал цаг хугацааны хамаарлаас болоод үүссэн тэр асуудал дээр хэрхэн хандаж гэр бүлээ цаашдаа тийм нэгэн цул авч явахыг талаас бас маш тийм анхааруул зөвхөн айгуу тийм үнний ортой оруулж өгсөн байсан. Тэгээд бүр ийм үү? Одоо гэр бүлд нь яг ингээ асуудал тулгарсан. Одоо ингээд магадгүй ихнэр нөхөр хоёр муудалцсан. Ингээ салчих гээд байгаа, дэмжигнээд байгаа гэр бүлүүдэд төгсөн гоё зөвлөгөөнүүд байна уу? Бага. Ямар асуудал вэ? Тэр асуудал хэрхэн зохицох вэ гэдэг. Тэгээ бас энийг нэг юу сонсож байгаа залууч одоо хүмүүсийн дунд ганц би залуус байвал энэ дээр бас одоо хосоо хэрхэн олох вэ гэдэг тал дээр айгүй нэг маш олон гой тийм аргуудыг зааж өгсөн байгаа. Тэрний нэг нь үнэр. Хэрэв өөрт чинь тохирох цаашдаа ингээд хамтдаа ингээд амьдрах тохиромжтой хүн байх юм бол нэгд үнэр нь таалагдах. Тэгээд дангаас тухайн хүний үнэр биш. Эхлээд үнэрээ хандчих чинь тий таалагдчих юм бол за окей ингээд бас нэг нийлэмж бас байгаа юм байна. Боломж байгаа юм байна. Гэтэл цаашлаад тухайн хүн чинь өөрөө нэг жимс модноос хол ундгүй гэдэгчлэн өөрхөн тэр аав ээжийнхаа гэр бүлийн гомдод өссөн байж тараа штэ. Тэгмүүд бас тэр нэг орон зайн нөлөөлөл бол одоо шинэ үүсэж байгаа гэр бүлийн тэр нэг одоо орон зайд яалтчгүй ямар нэг байдал нөлөөллийг бий болгодог. Тэгэнгүүт тэгвэл яг яах юм бэ гэхээр
аав ээжийнх нь голомтынх нь үнэрийг нь бас хандна гэж байгаа байхгүй. Тэнд очиод тийм тухтай сайхан мэдрэмж аваад өөрийнхөө заавал бие бариад авах шаардлагагүй нэг гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрөөд тааламжтай мэдрэмж авч явах юм бол энэ бол цаашдаа баттай байх бас харилцааны нэг үндэс юм аа гэх. Тэнгүүд нэрэ бодоод ангууд ингээд яг би яг өөрийн туршлагаараа бодоод бас яац ч хоёр нь таарж байгаа юм зөндөө байсан л да. Тэгэхээр бас тэрийг нэг анзаармаар юм байна гэдэг. Гэх мэтчлэн маш олон тийм час ийсэн чухал тэр болгон хүмүүс нэг анзаараад байдгүй мөртлөө анхааруул зохих ойлголтуудыг бас шингээж өгсөн байлээ. Тэгэхээр тэрийг нь бас анзаараад байна. Яг нөгөө энэ содрууд ялангуяа яг хүмүүс нөгөө өөрсдөө түүхтэр өөрсдийнхээ яг алдаа оноог ингээд бас бид нарт хуваалцсан байдаг нь айгүй гоё таалагддаг тий. Тэгээ энэ дэр тэр танилах, хамтрах, хайр гэж юу юм, би хийж яг юу юм, гэр бүлийн анхдагч одоо харилцааны ойлголтууд юу юм, хослон амьдрах зарчим, чөмгөн бичээсийн онол ингээд бүх онолууд за тэгэл тэр гал ахих явсал 90-13 заяа, эмийн 33 заяа гэж юу юм, хэн сүлээ химийн харилцаа гэж юу юм гэл амар нарийн гоё гоё модлоод өгсөн байна. Эбэхээ содормайд борлуулах цэгүүд нь урт цагааны баруун талд арга билег төвд зарагддаг. За мөн эрчээтэй гэдэг одоо юуны сансрын март-ийн урт талд хойтолд эрчээтэй гэж төв байгаа. За тэгээ гэрлийн өргөө гэсэн группээс та нар шууд асууад авч болно. Эсвэл хөг ижил хоршоо гэдэг вебсайт дээрээс шууд хүргэлтээр авч болно. Хүргэлтийн мөнгөний таад судрахын үнэн дээр төлөөд энэ судрахын үнэ хэнээр хэдэл та. Би хийн 40 илүү 50 60 55 байсан. Тийм баха. Тэгээд таад манд Тэнгэр Монгол газар гэсэн пэйж уудаснасаа бас асууж болно. Судрын клубын пэйж асууж байгаа шүү. Тэгэхээр энэ бол ерөөсөө айл одоонд байж явах хэвээр. Ялангуяа хүүтэй охинтой ирээдүйд одоо нэг удахгүй одоо 20-д хүрээд хоримлах, гэр бүл зохиох насан дээр очих гэж байгаа хүмүүс. За эсвэл одоо гэр бүлийн бүх авч үлдэж харилцаагаа илүү сайхан болгож элдв асуудлаа зэгцлэхийг хүсэж байгаа хүмүүсэл бүгд л энийг авч унших шаардлагатай байна. Хөгжих бадрахын үндэс нь гэр бүлээс алжаалтай гэр бүлээс эхлэх юм биш шүү. Тэ? Тэгээд мөн манай клубын одоо хэлцүүлэгт та нар маань битсэн өдрөө ирээд бид нартай хамт уншсан зүйлээ хоорондоо ярилцаад community үүсгэж болно шүү гэж уриалмаар байна. За баярлалаа.